За эргээд харьяа дүүргийнхаа нэг цагийн үйлчилгээний төвөөс эд хөрөнгийн бүртгэл, кадастр болон бусад үйлчилгээг авдаг юм а. За тэгвэл эдгээр төрлийн үйлчилгээг авахын тулд дүүрэг дээр ирж цонх болгон дээр очиж удаан хугацаанд дугаарлахаас гадна банкнд мөнгө тушаах, бичиг баримтаа канаанд дуулахаар иргэн гардаг байсан нь хүндрэл учруулдаг байсан тухай ярьж байна. Нэг цагийн үйлчилгээ байгуулагдахаас өмнө ямар хүндрэл учирдаг бай төрлийн үйлчилгээ авахд? Одоо хамгийн гол хүндрэл чинь яг хөхтөр нэг бичиг цаас өгөөд их олон хүнтэй уулзаж дамжиж явах асуудал шүү дээ. Тэгээ хүмүүнээс нэг тайлбар дуучна. Тэрийг хүлээн баахан одоо тэр их ажлаач энүүд одоо шуурхай эсвэл хүсэлтээ ямар журмаар гарах ёстой юм. Тэр нь ямар хугацаанд гарах ёстой юм. Тэр журмаараа ингэж яваад сайхан болж илээ. Болж ийн л да ерөнтэй. Гайгүй л өст одоо улам сайжирсан л байна. Очир дугаар хэрэг. Гайгүй шүү дээ. Очир дугаараас ахвал тэр хүндрэл байсан шүү. Одоо бол сайхан болж байгаа юм байна. Баярлалаа. За хаавал дүүргийн нэг цагийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-аас 300 иргэн тогтмол өөрчлөлдөг. За өнгөрсөн хугацаанд иргэдийн цаг завыг хэмсэн нэг цагийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах тухай олон санал хаавал дүүргийн засаг даргын тамгын газарт ирсэн байна. За тухайлбал нэг цагийн үйлчилгээний төвийн орчинг сайжруулах, хүлээлгийн танхимтай болох ахмад наснуудыг өөрчлөлдөг учраас санал суудлын тоог нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулсан орчныг бүрдүүлэх зэрэг хүсэлтийг иргэд гаргажээ. За иргэдийн хүсэлтэн дээр үндэслэн дараах жишг төвийг байгуулсан байна. За бид бол хүн ам ихтэй хороодоос эхэлнэ. Манай 15 дугаар хороо бол 22 мянган хүнтэй ийм том хороо. Тэгэхээр бид нэр 15 дугаар хороо 9 дугаар хороо гэдэг. Ингээд иргэд хамгийн их одоо амьдардаг, оршин суудаг энэ хороодынхоо хорооны байрны нэг цагийн үйлчилгээг бас ийм жижиг стандарт өгчүүлнэ. Мөн хорооны байранда бид одоо гэр бүлийн хүчирхийлэл хамгийн сүүлийн үед маш их гардаг болсон. Энэ талаар одоо хөгжлийн нийгмийн ажилтнтайгаа одоо тухайн иргэн ингээд энэ мэд талаар ярилцахад бол одоо бас зааланд олон хүний хажууд ярихад бас төвхтөө хүнд байдаг учраас тусад нь бид нар бас юм вакуум тусгай өрөө гаргах ярилцлагын өрөө гэх мэт ингээд бид бол үр шигттэй энэ ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. За энэхүү хаавал дүүргийн нэг цагийн үйлчилгээний жишг төвөөс иргэд төрийн үйлчилгээний мэдээлэл авалгаа, банк эд хөрөнгийн бүртгэл, нотариат, кадастр, зурагчин, канон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл зөвлөгөө, даатгалгээд 10 гаруй үйлчилгээг нэг дороос авдаг болж байна. Түүнчлэн хаавал дүүргийн нэг цагийн үйлчилгээнд нэмэгдсэн нэг онцлог үйлчилгээ бол ухаалаг самбар юм. За төрийн үйлчилгээг авах шаардлагадах бүх төрлийн мэдээллийн ухаалаг самбараас иргэд мэдээлэл авахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд хүссэн мэдээллийг нь хэвлж өгөхөөр зохицуулж хийжээ.